Сайн байцгаана уу? Бүсгүй л хүн болохоор ном унших үнэхээр дуртай. Тэгээ хамгийн сүүлд уншсан 5 номныхоо тухай хуваалцъя гэж бодлоо. За юун дөрөнд хэлэхэд энэ 5 номыг бол нөгөө чансаагаар нь ч юм уу таалагдсанаар нь дугаарлаагүй, зүгээр санаанд орснороо ингээд дугаарлцсан байгаа шүү. Эрвээхийн сүнс энэ ном бол надад бэлгийн замаар ирсэн байгаа. Баярлалаа шүтрэгчээ. Энэ номноос эрт дээр үед одоо ч гэсэн ирээдүйд ч гэсэн ер нь бүсгүй хүний агуу их хайр, сэтгэл, ухаан, биеийн болон говь үзэглэнгийн хүчин дээр энэ хорвоо ертөнцийн амьдрал тогтдсон байна гэж дүгнсэн энэ номыг уншаад энэ олон өгүүлбэрүүдээс эрвээхийн сүнс гэдэг энэ номоо нэрлсэн өгүүлбэр надад маш их таалагдсан. Бас нэг таалагдсан юм нь олон гоё уран зургуудаар номоо чимгэлсэн байгаа нь маш их таалагдсан. За тэгээд цаас нь хүртэл айгуу гоё тансаг. Шүдрэгч маань өөрөө ч гэсэн нөгөө эмэгтэй хүн эрдэнэ жилийн 2 жижигхэн байхдаа үнтэй гэдэг шиг өөрөө тийм тансаг эмэгтэй. Яг тэр мөн чанараа шингээсэн ийм гоё ном байлээ. Тэгээд шүдрэгчтэй амжилт хүсье. Борооны бурхан гэдэг ном байгаа. Яруу найрагч урахны Борооны бурхан гэдэг ном нээлттэй хэлээ гэд сошиалоос олж харангуйтаа гүйчихэд интер номдлогоорээс худалдаж авангуйтаа 44-50 кафед нь суугаад уншаад дууссан байдیں۔ Тэгээд энэ ном болохоор ер нь эмэгтэй яруу найрагчдын шүлэг цаанаа нэг гоё тансаг, гэгэлгэн, уйхан ийм гоё байдаг. Тэгээд дээрэс нь хөнгөн, дэврүүн, мөрөөдлийн багахан сахилгагүй тэгээ бүр чандаг цаанаа нэг гонигтай аим гоё шүлгүүдийг уншиж жаргасан байгаа. Баярлалаа үзэглэнт яруу найрагчдаа амжилт хүсье. Танихгүй эмэгтэй захидал бүр оюутан байхдаа бага байхдаа уншиж исэн. Тэгээ амьдралын гараан дээр уншиж исэн. За энэ өндөрлгөөс харахад хоногийн 24 цаг багтдаг болчихсон. Одоо гэр бүл ажил гэд бүх юм амжуулдаг болсон. Хайрлаж дурлаж хаягдаж ингээд бүх юмыг үзчихсэн. Энэ үедээ ингээд эргээд уншихад бол бүр шал өөрөөр харж өөрөөр ойлгож илээ. Тэгээд та бүхэн өмнө нь уншиж исэн ч гэсэн дахиад нэг унших юм бол гоё юм билээ шүү гэдгийг хэлмээр байна. Зохиолч Google-ийн соёл гэрэл 9-р гудамжны гайхамшиг. Соёлогч маань бол тэргүүн хадагтай эсвэл одоо өөр нэг тийм арай нэг юм хатуу номнуудыг бичдэг. Одоо танхаа гэдэг юм уу? Хамгийн зөвлөхөн 2 номыг нь буюу Хормогчон тайл хорвоотой танилт. За 9-р гудамжны гайхамшиг гэдэг энэ 2 номыг нь бол уншиж эмпласт оруулах юм боломжтой болсон. Бас гайхамшигтай гой богино өгүүлбэрүүд орсон ном байгаа. Тунгуудгүй эмпласаас миний дуу хоолоогоор 9-р гудамжны гайхамшигыг сонсоорой. Надад хамгийн их таалагдсан ном Гашуун амт амтлаг үнэр. Тэгэд энэ ном болохоор бас аюул олон жижиг өгүүлбэрүүд тэгээд дээрээс Гашуун амт амтлаг үнэр нэртэй тууж багтсан ийм жижигхэн ном. Тэгтээ биеийн жижигхэн бэлчээр насар том ном. Энэ гайхамшигтай номоор би дэлхийн өнцөг болон бүрээр аялаад эргэж ирээд бас номоо бариад уулахадаар кофе шопоор хаасайгүй тэнсэн байгаа. За тэгээд энэ номны зохиолчийг нь бол танихгүй хэрвээ хизээ нэгэн цагт уулзах юм бол халуун дотноор гарыг нь надад талархал илэрхийлнэ гэж бодож байгаа. За шүлгүүдийг нь яруу найргуудыг нь бол мерсээр уншиж исэн. Тэг үргэлжилсэн үгдэр бол би 100 тавьсан. Хэрвээ би дүгндэг байсан бол за тэгээд энэ сүүлийн үед уншсан 5 ном маань байгаа. Та бүхэн ч гэсэндээ сүүлийн үед уншсан өөртөө маш их таалагдсан номныхоо тухай надтай хуваалцаарай. Би бас олж уншихыг хичээх болно. Баярлалаа.